Би хохирогчийн сэтгүүт юм бах та. Сайн байна уу? Анжи. За өнөөдрийн бэлгээр хохирогчийн сэтгүү гэж юу юм бол? За хохирогчийн сэтгүү гэдэг нь одоогийн нөхцөл байдалтай дандаа буруу болсон бүх юмаа ингээд бусдад буруугаа өгдөг. Дандаа бусдыг буруутгадаг гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс нь ингээ өөрт нь зөвлөгөө өөрт нь хэрэгтэйгээ зөвлөгөө өгөхөөр тэрийг ерөөсөө хэрэгжүүлдэг. Гэхдээ ингээд өөрийнхөө нөгөө зовлонго байнга ярьж өрөвдүүлэх дуртай. Тэгээд тэгжиж сэтгэл нь хандаг гэж байгаа байхгүй юу? За хохирогчийн сэтгүүтэй хүн маань ингээд хорвоо ертөнд зорчлон дэлхий ингээд яагаад надад ингэж хандна вэ гэд амир өөрийгөө хохирогч болгож төсөөлдөг байнга. За тэгээ хоёрдугаарт нь яадаг вэ гэхлээр за ингээд нөгөө хохирогчийн сэтгүүтэй хүн маань танд өөрийнхөө хэцүү зовлонтой байгаа юмнуудаа ингээд хэлээд яриад за нэг ёсны ингээд манипуляц хийн тийм үү. За тэнгууд нь сүүлд нь ингээд нөгөө яриаг нь сонсоор байгаа тэр нөгөө юунд нь юу гэдэг лээ. За ярианд нь ороод тэгээд бүр ингээд үнэхээр та сэтгэлээсээ тусалмаар санагдаж эхэлнэ. За дараагийнх нь болохоор санаанаасаа саад бэрхшээл зохиох. What do you mean? Яг юу гэсэн үг юм бэ? Тэгээд за энэ дээр нь болохоор ингэж байгаа юм. За хэрв та түүний зан авир ямар нэг үйлдэлийн шүүмжлэх эсвэл ингээ муулах юм бол зүгээр ингээ чимэг болгох. За тэгээд дараа нь тэдний хувьд өөрийнх нь талаар сөрөг зүйл ярьж шүүмжилдэг хүмүүсээс харилцаа таслах нь энгийн үзэгдэл. Юмд хэтэрхий сэтгэлийн хөдлөлөөр хандаж оновчгүй шийдвэр гаргадаг зан чанар нь хохирогчийн дүр тоглогчдын шинэ харилцаа үүсгэхэд төвөгтэй байдлыг бий болгодог. За вампиртай зөөрлөхөд гэмгүй гэж байгаа байхгүй юу? За тэр нь яадаг вэ гэхээр өөрийнхөө асуудлыг бусдаар шийдвүүлэхээс нааш сэтгэл нь ханана гэж байхгүй. Нөгөө юу гэдэртэй нэг мэдээгээр гарч ирсэн чинь ярилцлаган дээр хорооноос хашаа хороо янзлаад төвчүүл хорооноос гэрийн бүрээ солиод төвчүүл ингээд төвчүүл мөхчүүлээд тэр их зүйл яг яалтчгүй тийм хохирогчийн сэтгүүтэй юм байгаа байхгүй юу? Ингээд өөрөө хичээ болохыг гэхгүй хүмүүсийн ингээд тавьж байгаа зөвлөгөөг ерөөсөө сонсооргүй юм байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө ингээд дандаа бусдаар өөрийгөө өрөвдүүлээд ингээд би амар хэцүү амьдарч байгаа учраас ингээд хорооноос надаа ингээд тусламж үзүүлжүүл би баг ингээд the fuck яг тэр их зөв би үзээд бүр нэг л их зов зүдэрсэн хүн альва өөр хариуцлагыг өөртөө өөрнө гэж түүхэнд байхгүй. Тэгээд би ингээд хэцүү байна, би зовж ийн гэх тэнгүүдлээ яг өөрөөсөө өөр хариуцлага үүрдэггүй байх нь. За дараах нь бүхнийг хойшин тавих. За тэр нь яад юм бол гэхээр өөрийгөө өргөлж арчаагүй сул дорой мэтэр бодож сэтгэж тэнгүүдлээ бусдад тэгж ойлгуулдаг, ярьж явдаг. За тэгээд хүн яаж ч өөрийнхөө амьдралыг өөдөн татаж өөрийгөө хөгжүүлэн сайжрыг гэж бодно тийм үү? За тэнгүүдлээ товчхондоо гэвэл түүний амьдрал хаана байгаа тэндээсээ огт урагшлахгүй гэсэн үг. Үүнээс 7 дор зүйл гэвэл амьдралыг нь сайжруулах гэсэн хүн бүрийн зөвлөгөөг няцааж яагаад ийм асуудалд орсон талаараа төмөн шалтгаан тоочж явдаг. Ингээд манайд чинь юу ядэртэй за нэг асуудал гарлаа гэж бодоход за эхэндээ яг ингэж хандлан тийм ингээд яваастай амар хэцүү байна энэ тэрэг гэдгсэн ч гэсэн ямар нэгэн гарц гаргалгаа олно шүү дээ. За ингэчвэл за ер нь болчих юм биш үү. Тэгээ ер нь ингээд цаашдаа урагшлах өсөн дэвших тухайл хэдүүлээ бодно шүү дээ. Тэнгүүд энэ хохирогчийн сэтгүүтэй хүмүүс болохоор ерөөсөө ингээд хүмүүс өөрт нь айгүй зөв зөвлөгөө хэрэгтэй зөвлөгөө өгөөд хат чинь ингээд тэрийг ерөөсөө хэрэгжүүлэхгүй зүгээр л би энэ хүнээс болоод ингэж амьдарч ийн. Эсвэл тэднээс болоод эсвэл ийм найзуудтай байснаас аваад ингээд зовж амьдарч ийн нэ тэрэгээд тооцох шалтгаан дуусахгүй юм байна л да. Тэгээд ер нь ерөөсөө өсөн дэвшээ цаашаа урагшлыг явъя гэсэн бодол ерөөсөө байдгүй юм шиг байна. Хохирогчийн сэтгүүтэй хүмүүс ингээд бусадтай байнга өөрийгөө харьцуулдаг гэсэн байсан. За тэрний яадаг вэ гэхээр наандаж ингээд годомжинд ингээд зурж өнгөрсөн амар гоё хүн байлаа гэж бодъё л доо. За тэнгүүд хараад өөрийгөө харьцуулаад өөрийгөө шүмжлээд өөрийгөө амар арчаагүй гэдгээр ингээд мэдрээд сэтгэлээр ундаг. Тэгээд тэндээсээ ерөөсөө өөрийгөө ингээд авч гарыг гэж боддгүй юм шиг байгаа юм. За дараах нь тэд амьдралдаа сэтгэл дундуур байдаг.
За амьдралд нь хичнээн эерэг зүйл тохиолдсон ч гэсэн хизээч хангалттай санагддаггүй гэж байгаа байхгүй. Өөрт нь байгаа зүйл талархаж сурдгүй, ханддаггүй тийм л хүн юм байна л да. Одоо үзэл бодол нийлдэггүй хүнийг өөрийг нь доош нь хийж доромжилж гин гэж ойлгодог гинэ. За тэгээд хариуцлага хүлээнэ гэж огт байхгүй. Ямар нэг юм болоо гэхэд хизээж өөрийнх нь буруу болдоггүй. Яаж хийж яагаад л хамт ажиллагч ах дүү эцэг гэхийн буруу болж таардаг. Одоо ингээд өөрийнх нь буруу байлаа гэхэд тэр буруугаа заавал өөр хүн рүү чигдэг гэсэн үг юм байна. Өөрийн үйлдэлтэй хариуцлага хүлээхээс айдаг, хохирогч бүх хариуцлага бусдад өрүүлдэг муу зантай. За тэр хохирогчийн сэтгүүтэй өмнө ингээд ойр дотны үндэ тий байнгын өөрийнхөө зовлон өөрийнхөө хэцүү байгааг ингээд байнга яриад ахаар нөгөө нь залхаж эхэлнэ тийм үү. Яа, ер нь бол би ч гэсэн залхах байх. Тэг ингээд сүүл рүүгээ ингээд угаасаа нөгөө хүмүүс нь ингээд бодно штэ. Энэ нэг юм дандаа ингээд шалтгаан тоочж зовлон ярьж ингээд гонгонож явдсан ингээд сүүл рүүгээ нэрээ залхсан хүмүүс нэрээ л тэгж хэлэх баг. За хянах оролдлого. За тэр нь яадаг вэ гэхээр би зовж ийн гэх шалтгаанаар бусдын цаг хугацаа сэтгэл хөдлөлийг хянах оролдлого. Одоо ингээд тэр бүгдийг өөрийнхөө хүслээр барихыг оролцдог гэсэн үг. Ингээд ойр дотны хүн нь ингээд шийдэх гарц гаргалгааг нь хийж өгөөд ахад тэнгуүтлээ нөгөө нь за тийм л дээ гэхдээ л гээд ингээд үргэлжлүүлээл нөгөө зовлон шалтгаанаа хэлээд ингээд няцаасаар агаад тухайн асуудалтай дахиад буцаа гацаж үлддэг байх нь. Ер нь хохирогчийн сэтгхүүтэй байна гэдэг нь миний ойлгосноор өөрхөн буруу хүлээдгүй, дандаа бусдаас буруу хайдаг, бусдад буруу өгдөг, хариуцлага хүлээж сураагүй, шүүмжлэл сонсдоггүй, ерөөсөө асуудлаасаа гарыг гэж боддоггүй, оролддоггүй, үйлдэл хийхийг хичээдэггүй тийм хүнийг хэлдэг юм байна гэж би ойлголоо. Одоо миний өмнөх бичлэгүүд дээр тэ нарцист, эрэгтэй, нарцист, эмэгтэй, одоо токсик харилцаатай хүмүүс, одоо хортой харилцаатай хүмүүс гэдэг тэгээ одоо ингээд хохирогчийн сэтгхүүтэй хүн ингээд ийм бичлэг хийж байгаа шүү дээ. За тэгэл хүмүүс бодохдоо одоо та бүхэн бодохдоо за миний ойр тойронд ийм хүн байгаа билүү гэж бодож байгаа байх. Нөгөө талаараа бас өөртөө бас сайн бодож үзээрэй. Би токсик харилцаатай билүү? Би ер нь токсик хүн билүү? Би ер нь нарцист юм бах та. Би нарцист хүн мөн үү? Би хохирогчийн сэтгхүүтэй юм бах та. Би одоо хохирогчийн сэтгхүүтэй хүн мөн үү гэд бас өөртөө бодож үзээрэй. Өөрийгөө бас тийм хүн байх үедээ ер нь өөрийгөө бас ажиглаад анзаараад эртхэн бас өөрийгөө засаад очвол бас өөрийнх нь сэтгэл зүй ойр тойрны өөрийнх нь сэтгэл зүйд хэрэгтэй, ойр тойрных нь бас хүмүүст ч бас хэрэгтэй тий. Нэг тийм эрүүл уур амьсгалтай, зөв харилцаатай болчих юм бол их тийм амар зовоодох байхгүй гэж би бодож байна. Би ингээ өнөөдөр контра ингээд айгуу дараахан зураг гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь ингээд 2 гол руу өөр зураад тэгээ нөгөөдгөө засах чинь гэсээр агаад ийм болох байсан. Яа. Одоо яа их хөвтэй те. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол like and subscribe. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.